Багуудын өндөр хүмүүсттэй мэдээд танилцуулъя. Он гарсаар нөөцийн мах бүрдүүлэх ажил орон даяар эрчимжиж байгаа нэгэсэндөө малчид хатуу ширээ үйл болохоос өртөж малаа борлуулах нь ихсдэг байна. Тэгвэл Хөвсгөл аймагт нөөцийн мах бүрдүүлэх ажил ямар байгааг бид сурвалжлаа. За энэ жилийн хувьд зод болох нь тодорхой боллоо гэж мэрэгжилтнүүд сануулж байгаа. Манай орны нийт нутгаар засан бүрхүүлтэй байгаагаас мал үлчихэд хүндрэл үүсэж байгааг мөн хэлж байгаа. Зод болж малын хорогдол их гарах нь тодорхой болсонд бол малчид малаа маханд өгөх нь ихсэх учиртай. Харин Хөвсгөл аймагт за нөөцийн махны асуудлаар ММ-ийн ганцлог Хөвсгөл аймагаас мэдээлж байна. Хөвсгөл аймгийн хувьд нөөцийн мах бүрдүүлэлтээ ерөнхийдөө таар байгаа юм байна. За шалтгаан нь бол малчид махаа өгөх сонирхол бага гэдгийг тайлбарлаж байгаамаа. За энэ талаар тодруулъя. 11 сараас бэлдэж ирсэн одоогийн байдлаар 400 гаруй тонн мах бэлтгэж байгаа л да. Тэгээ хүндрэлч явахдаа дуусаад манай малчч нас өөрсдөө унаад хэрэгтэй болсон юм байна. Боломжийн малчин би нэг нь хот руу очих нь очиж байна. Эндөөх нь одоогийн байдлаар бол яг намрын мах ерөнхийдөө бол бас бас тийшээ хандчихад за энийг одоо цагаан сард өгчиж үн өсгөр гаргамж гэдэг юм тиймэрхүү байлаас хаалцнаад байгаа. Одоогийн тэр өгөхгүй госоо тиймэрхүү байдлаар хаалцнаад байгаа бол. Хөвсгөл нь 3.5 сая малтай бөгөөд улсаа малынхаа тоо толгоогоор тэргүүлдэг аймаг юм а. Энэ аймаг олон малтайн дээр үйлчлэлт хүнд байгаа аймагуудын тоонд орж байгаа. Гэтэл малчид малаа борлуулахгүй хавд арж байгаа бас нэгэн шалтгааныг ийхүү тайлбарлаж байна. Хөвсгөл аймаг руу Улаанбаатар сандсан олон чэнжүүд ирж байгаа л да. Тэр хүрээнд бол ам дээр нь бол ялангуяа бодмол бол их бэлтгэж байна. Дээр нь бол яг энэ мах маркет бол бас ам дээр намаар авч ядалж байгаа. Тэгээд одоо энэ жилийн засгийн газрын дэмжлэгээр бол энэ жил одоо эднээд ингэж махаар нөх юм асуудал бол ихч. Зодонд малаа үр ашиггүй алдахын оронд эртхэн малаа борлуулж маханд өгөхийг зөвлөж байгаа юм а. Нөөцөд ирж байгаа махны хувьд чанар муутай байгааг мөн онцолж байлаа. Голдуу турж итсэн өөхгүй хатуурсан мах байна. За гисэн хэдийч нөөцөд авч байгаа. Цагаан сарын дараагаас эхлээд нөөцийн мах руу хошуурч эхэлнэ. За тэр үед мах бахтай байвал захын худалдаачид махны үнийг хөөргөх аюултай гэдгийг онцолж байсан юм а.